Би иймэрхүү бичлэг хийхээр угаасаа аягүй ингээд жаргалтай гоё ядаг болохоор хитрхи инээсэн байж магадгүй юм шиг санагдаад бүр хоёр хацрын болчих ингээд байна. Маш ихээр цуснд ялгардаг. Сайн уу? Чи крашаа харахаараа гацаад, төгтрээд, сандраад өөрөөсөө өөр байгаад байгаа юм шиг тэгвэл энэ бичлэгийг дуустал үзээрэй. За чи юу найзтайгаа хахта сэргэлэн цаваа ч юм уу 50 төлөв төвшин байдаг хэрнээ нөгөө нэг крашчин гараад ирэнгүүт гацсан компьютер шиг болчихдог. Энэ бол чиний буруу ерөөсөө ч биш. Угаасаа бид нар бүгдээрээ тэгдэг, хүм болгон тэгдэг. Энэ бол яг бидний нөгөө бийж явж байгаа хими бодис буюу нөгөө даавруудын бидэнд нөлөөлж буй нөлөөлөл. Гэхдээ энэ нөлөөллүүдийг мэдэж авах нь насан туршийн хань ижлээ сонгоход хүртэл нэмэртэй байдаг гэвэл итгэв. За крашаа харах үед дофамин буюу хар тамхи шиг үйлчилдэг зэвүүн даавар маш ихээр цуснд ялгардаг. Уг нь дофамин бол шагнал урамшууллын даавар. Чи эсрэг бага хожих ч юм уу, эсвэл хүсэжсэн оноогоо авах ч юм уу, ямарваа нэгэн зүйлийг хийж чадлаа шүү, би чамаар бахархаж байна гэх үедээ би чинь дофаминыг ялгаруулж өгч байдаг. Тэгээ хүн энэ мэдрэмжэндээ донтцдог болохоор амттай идээ тэрнээс хамааралтай болдог ч юм уу, эсвэл видео тоглоом тоглоод тэрнээс хамааралтай болдог ч юм уу, иймэрхүү зүйлүүд тохиолддог. Дофаминтай холбоотой маш сонирхолтой судалгаа танилцуулгаад байна шүү дээ. Артур Арон гэдэг хүний судалгаан дээр нөгөө тархийг ингээд хөндлөн хардаг ийм MRI бид нар MRI гэж ярьдаг тийм төхөөрөмж байдаг шүү дээ. Тэгээ тэрэн дээр дурсан хүний тархийг ингээд судлаад үзэхээр яг донтуулагч бодис хэрэгэлсэн юм шиг яг тэр төвүүд нь идэвхжсэн байдаг гинэ. Тийм болохоор юу гэсэн үг вэ гэхээр чи крашаа харах төдийд л бүр түүнийг ингээ зүгээр нэг хүн хүний харж байгаа нүдээр биш 100 дахин ингээ супер нүдээр ингээ супер дүүлж ингээ хараад байгаа болохоор бүр амар нөлөө өгдөг гэсэн үг. За хоёр дахь хүчин зүйл чамайг гацаагаад байгаа. За тэр бол тархины хамгийн их тархины хамгийн уртлын хэсгийг prefrontal cortex гэж нэрлэдэг. За энэ бол бидний логик болон шийдвэр гаргах сэтгэлийг хариуцдаг юм төв гэсэн үг. Тэгмэд яг бид нар крашаа харах үед энэ prefrontal cortex маань унтарчдаг. Харин эсрэгээрээ бидний сэтгэл хөдлөл айдсаар илүү удирдуулдаг амигдала гэдэг тархины хэсэг маань эд өгчдөг. Тэгэхээр яах вэ гэхээр краш чи магадгүй чамайг таньдаг байгаа чамтай сайн уу гэж зөрсөн чинь чи нөгөө шийдвэр гаргах prefrontal cortex нь унтарчингууд за яаж альтайхаа харагдах яах вэ хөө яаж оноо авах уу гэж мэдж бодож чадахгүйгээр шууд амигдалагаараа хэрвээ сандарсан бол шууд сандраа цутаагаад айгаад явцдаг ч юм уу те эсвэл уурлаж өөрөөрөө хамгаалдаг хүн байлаа гэхэд уурлаад сайн уу чамд ямар хамаатай ийч гэдэг ч юм уу те эсвэл инээд хүн байлаа гэж утга учиргүй инээж ийсэн аа яваад өгчдөг ч юм. Ингэх тохиолдол гардаг гэсэн үг. Энд дээр нэг статистик тоо баримт хэлэхэд энэ миний нөгөө нэг шамнартай аягүй хилдэг зүйл байхгүй юу? 25-наас хүртэл тархины хөгжил бүрэн гүйцэд явагдаж амжаагүй байдаг. 25-наас хүрэх үед тархи яг их тархи маань хойноосоо урагш чиглэлтэйгээр хөгжөөд хамгийн уртлын хэсэг буюу энэ prefrontal cortex гэдэг энэ шийдвэр гаргадаг төв маань хөгжөөд ингээ хөгжил гүйцэтгэх гэж үздэг. Тэгэхээр та нар боддоо энэ төв нь бүрэн гүйцэд хөгжөөгөө байгаа буюу 25-аас доош насны өсвөр залуучуудын маань хувьд хайр дурлалын үед яг нөгөө амигдала нь илүү их эзэгчжийдэг prefrontal cortex нь илүү унтарч идэг учраас дааврын нөлөөнд автах буюу сэтгэл хөдлөлтөд автах магадлал маш их өндөр байдаг. Тийм болохоор аль болох гэрлэлт гэх мэт юм том шийдвэрүүдийг 25-аас дээш наснда гаргах нь илүү зөв шүү гэдэг зүйлийг бол би шавнартаа хэлдэг. Үнэхээр чамд хайртай тэгээд үнэхээр чамтай энэ амьдралаа насан туршдаа өнгөрөөлийг хийж байгаа хүн бол чамайг 25 хүрэхийг хүлээхгүй байвал гэжтэй те хамтдаа хүлээж чадна тэр хүртэл та хоёр үерхэд хамтдаа нэгээ таниад гой хоёулахна турсамжуудыг бүтээгээд явж болно гэж маш их хэлдэг. Та нарт ч гэсэн энийгээс зориулж хэлж байна. Гэхдээ мэдээж эцсийн сонголтыг та гар. Ийм ч болохоор 25 хүрээгүй байгаа залуучууд маань илүү их хайр дурлал крашаа харах үедээ бүр юм галзуу мэдрэмжийг авдаг. Илүү их сэтгэл хөдлөл маш юм гэсэн мэдрэмжийг авдаг бахны. За дараагийн нэгэн даавар бол окситоцин. За окситоцин бол хайрын даавар. Бид нар хайртай хүний 6 секунд болон түүнээс дээш удаан үнсэл хийх үед цуснд окситоцин даавар ихээр ялгардаг. Ахаа дээрээс нь хайртай хүний 30 секундээс илүү тэрвэрх үед бас цуснд хайрын даавар ялгардаг. Окситоцин ялгарах үед бид нар тухайн ялгаруулагч зүйлийг ямар хөөр юм бэ, ямар гоё юм бэ, ямар юм бэ гэж тэгдэг. Тэгээ ерөөдөө бол бид нар дурлцсан байгаа үедээ нөгөө хүнээ хараад ямар хөөр юм бэ, баг хамрын өс нь ямар гоё юм бэ гэх нь холгүй тэгж их ингээд
шүтэн биширдэн штэ. Яагаад гэвэл бид нэр краштайгаа 1 минут орчим ярихдаа л цуснд маш их окситоцин ялгараал тэгэл тэр хүн бүр энэ дэлхийн ертөнцийн төв юм шиг үүнээс илүү байхгүй юм шиг тийм одоо хөвөн зөөлөн одоо нэг юм одоо хөөсөрсөн мэдрэмж төрдөг. Тэгээ сонирхолтой факт хэлэхэд окситоцин ингээд ийхүү хит их ялгарах үед биднийг тайван байдалд оруулдаг. Серотонин гэдэг дааврын хэмжээ эсрэгээр буурдаг учраас бид нэр жоохон ийм одоо учир зүг олохгүй байгаа нэг OCD-тэй юм шиг дүү ингээд нэг балмагдсан, догдолсон тэгээ ингээд ийм хөвөлзөөр мэдрэмжийг авдаг. За тэгээд мэдээж бүгдээрээ л крашаа араа шандраал догтлоолаа гэж тэгж байгаа нэг тиймэрхүү юмнууд санаанд орж ирж байгаа байх гэж бодож байна. Тэгээд дүнэлтэд хэлхээсээ өмнө би нэг зүйлийг хэлье гэж бодсон. Яг магадгүй энэ өөртөө үзэх хүмүүс залуучууд манаас үзээсэй гэж бодож байна. Би яг 10 жилд байхдаа бол ерөөсөө краштай байж байгаагүй. Гэхдээ ингээд за энэ хай крашл чигээд нэг тэгжсэн. Гэхдээ яг тэгээд нөгөө нэг одоо ингээд бодглохлоор яг тэр хай зүгээр тэр ах намайг ингэж догтлуулж иймэрхүү дааврууд ингэ ялгаруулдаг бол биш байсан юм аа гэж би бас бодсон. Эсрэгээрээ нөгөө би найзуудтайгаа тэнд гоё ингээл гэж сандралдаалтай ингээл нөгөө коммена захиагаал би тэр ингээд навж байгаа чи тэндээс нь гарч ирээ. Тэгээд намайг түлхээд гэл тэгэл тэгээд би ингээ хаац тулгараад энэ тэр найзуудын юм нь надад илүү гоё байсан юм шиг санагдсан. За ингээд өгнөлт зөвлөгөөс рүү орцгоё. За хэрвээ чи крашийнхаа хажууд агаад балмагдаа янз бүрийн буруу зураг хийсэн бол бити өөрийгөө буруутгаарэ. Яагаад вэ гэх юм бол штэ эн чинь яг л даавар ялгараад л тэгээд ингээд ийм үйлдэлүүд болохоор л болж байгаа. Тэгээд энэ дээр бид нэр аяанда цаг хугацааны аясаар дадлагжаад өсөж хөгжөөд ингэ тийм ээ тэгдэм байх гээд суралцаад дараагийн төвшөнд очинд бид нар энэ шатыг алгасан гэж угаасаа байхгүй. Тийм болохоор өөрийгөө бити буруутгаж би ийм чадгүй тийм чадгүй гэдэг сөрөг дүнлэлүүдийг бити хийгээрээ. За одоо зөвлөгөө нээсэг. За хамгийн ихнийх нь бол мэдээж алдарт гүнзгий амьсгал аваад гаргана. За гэхдээ гүнзгий амьсгал аваад гаргахад юу болоод байгаа вэ гэхээр бид хүчил төрөх чангалтай орж ирэх үед бидний префронтал кортекс гэдэг нөгөө шийдвэр гаргадаг логик тархи маань сэрдэг. Тэгэхээр нөгөө краш хажууд сандраад байвал зүгээр тайван гүнзгий амьсгал аваад гаргах хэрэгтэй гэсэн. Нөгөө талаасаа бид нөгөө нэг ингээл амар дэлхийн төв юм шиг тест энэ хүн шиг хүн байхгүй юм шиг бодоод байгаагаас биш тэр хүн ч гэсэндээ краш хараад магадгүй чи краш навал чамайг хараад бас яг адилхан сандарч догдолж байгаа. Тийм болохоор ганцхан чи тэгж аавш учраас зүгээр. За тэгээд эцэст нь хэлэхэд энэ мэдрэмж гоё ч гэсэн хитрхи ихийн даавруудад бити хууртаарай. Тэгээд энэ оргилсан мэдрэмж чинь хамаг юм чинь сатааруулаад зөвхөн тэр хүнээр бүхнийг төсөөлүүлээд байх юм бол энэ хортой зүйл болчихно. Тэгэхээр сонирхож зурлаж крашта цаг зарцуулах ч гэсэн хичээл ном, гэр бүл, аав ээжигээ асарч халамжлах, дүүнартаа туслах гэх мэт амьдралын амин чухал зүйлсүүдэд бити архигдуулаарай. За тэгээд краштай холбоотой бандмаар хөгжилтэй түүхүүд байвал бас бичиж үлдээгээрэй. Юу бичмээр байна? Бас юу үзмээр байна бичээрэй. Би бүх комментуудаа уншдаг шүү. Туслахнууд нь баярлалаа. Тэгээ би иймэрхүү бичлэг хийхээр угаасаа айгүй ингээд жаргалтай гоё ядаг болохоор хитрхи хийнээсэн байж магадгүй юм шиг санагдаад бүр хоёр хацрын болчих ингээд байна. За тэгээд хамтайсан баярлалаа. Баярлалаа.